би бас нэг хүнийг ерөөсөө ойр танилцуулаагүй байгаа. Энэ миний одоо зүүн гарталд Монгол Улсын их хурлын гишүүн асан манай Болор цомын эзэн яруу найрагч Гомболдоогийн мөнх цэцэг гэдэг хүн нийслэлийн засаг даргын соёл урлагийн одоо асуудал хариуцсан зөвлөхөр ажиллаад бас нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгээ бид нар энэ нийслэл Улаанбаатар хотод бараг л өдөр тутамдаа л бид нар тогтчлт бүтээн байгуулалт том төсөл хөтөлбөр гэж яриад байгаа болохоос биш нөгөө цааталт нь соёл урлагийн асуудал, эрүүл мэнд боловсролын асуудлыг бид нар бас тухай бүрт нь хариуцсан хүмүүс маань ажиллаа тасалтуулгүй явуулж байгаа. Тэгээ эх жилийн бидний бас энэ соёлын өвийг хамгаалах чиглэлээр хийх том ажил бол энэ дамдаржаа дэд төвийг түшгэлсэн. Дамдаржаагийн газар чөлөөлөлт, дамдаржаагийн бүтээн байгуулалтаа зэрэгцүүлж, дамд даржаалан хийдийн энэ одоо хуучин том хийдийнхээ том туурийг бүхэлд нь хуучныхын тэр дэг жаягаар сэргэн босох юм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ төслийг яг гардан хариуцж байгаа хүн бол мөнх цэцэг байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье.